Тэгээ дотор готсон. Тэгээ анхаад тэгээд юм. Бишэнд оруулахгүй шүү дээ. Бишэнд оруулахгүй. За. It's hard to breathe, but that's alright. Hush. That's alright. Hush. Сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би нэг зочинтой байгаа. За тэгэхээр зочин маань эхлээд манай үзэгчд өөрийгөө танилцуулж. За би Оюнбат байна. 2019 онд би Францад талх нарийн боо шоколадны чиглэлээр сургууль төгсөөд одоо мэргэсээр ажиллаж байгаа. Тийм. За тэгэхээр манай үзэгчд зарим нь бол чамайг аль хэдийн таньж байгаа. Одоо миний найзаар тэгээд одоо влогт хамт орсон. Тэгээд ер нь бол зарим нь ажиллаж байгаа. За богоноор нь болохоор монголоор бол хаа ой гэж орчуулсан юм тийм. Энэ торт маань болохоор нэлээд олон жилийн түүхтэй 1915 онд Германд гарч ирсэн торт байгаа. Германаас үүсэлдэг. Германаас үүсэлдэг. За юунаас эхлэв? За чи юу яачих? Чи юу хэвээ гой тослоо хөрөлдөөд дараа гой наашдахгүй. За нэг кексэн дээр ирлэн тийм үү? Кексэн дээр. За тэр оронд би кекснийхаа зураг бий хийж. За тийм. За окей. За тэгэхээр өндгөө хамгийн би ч гараараа л явчихсан даа гэхдээ бол тэнэс өндгийг бол ер нь хэлэхдээ маш болгоомжтой юм. Яа. Өндөг чи өөрөө яг дахианаас гараад ерөөсөө угаахдахгүйгээр ирдэг учраас юу яадаг. Маш богор ирдэг. За тийм учраас өндгийг юу яасны дараа ерөнхийдөө ингэж хахалж бэлдснийхаа дараа заавал гараа авах хэрэгтэй юм. За. Окей нөгөө коп буюу нөгөө яс гадар юунд нь бүрсэн учраас шүү дээ. Микрофон үргэлжлүүлэх байх юм. За энэ болчлоо. Гурил эндээс явсан. За би хагасан өндгөн дээр сахар хэлээ. За. Би тэгэхээр сахар хэлээ. За ухаад гэж. Асал зүтгэл сайхан хийж гинөө. За тэгэхээр ерөнхийдөө үзэж байна харж энэ техник бол ер нь их хүмүүс мэддэг. Яг л кекс маань энэ наалдуулахгүй бол за энэ сам маань ер нь бол угаасаа наалдуулахгүй хийгдсэн сав. Гэхдээ ихэнхдээ наалддаг. Тийм учраас эхлээд ингээ масл нялаад дараа нь хуурай урлаар ингээд яачих юм бол наалдахгүй гэсэн. Эсвэл ийм цаас ус ирэх. Тийм цаас ирэх. Тэгэхээр ер нь гэрээ нүслийн жам чи энэ арга үзэгч та нөгөө амар шүү дээ тийм. Түүшээ цагаараа тийм заяа. За ингэн гуудлаа. Дээрээс нь гурилаа. Ертөн шишийн гурилтайгаа. За юу яа? хийн гэсэн. Шигшиж чинь. За би зөвшөөрч. Гурилаа. Тавьж гэж шигшиж байгаа. Ертөн шишийн гурилаа. За би юу яач бас. Тэр нэмээд ерөнхийдөө бүх пүүдэрнүүдэд цогтон юм гэсэн үг. Нөгөө хөл хийж хийж тийм. За одоо Чингис хаан шигшээд. За энэ ингээ байна. За энэгээ ураач. Хичээл хэрэг боллоо. За энийг зураг байхад сайхан ингээд дуурайд үе. За энэ дээр какаога. За. Какао. Нутаг какао. Нутаг какао. За. Тааш шиг. Болцсон. За. Яг. За энэ кексний хөнгөг өөрчилж шүү дээ. Какаотойгоо их нэг зөөлж явж өгöd. За фогын нуахуудад би зөндөө илж үзчихсэн. Гэртээ өөрөө ч нэг хоёр удаа хийж үзчихсэн. Маш гоё болдог.
Миний бол дуртай тортууд нэг гэж хэлэх боо. Богоо нөгөө уламжлалт арга нь юу гэдэг вэ? Кириш гэдэг жимсний алкоолтой, жимсний архитэй гэдэг вэ? За. Кириш хэрэглэхгүйгээр юу Ромдас. ром жоохон юу нэ Женуаса гоёуга тексээ гоё ромор жоохон гэдэг. Тэг одоо хийх юм. Үгүй босон дараа. Босны дараа ингээд окей. Чиг майк тэ чиг майк. Тортныхаа тексээ чиглэж заяа. За какаого хийсэн байгаа. За какаон дээр хамгийн сүүлд нь масла хийж өгнө заяа. Хайрсан масла хийж өгөө. Окей. Тэгээд сайтар хотох юм шүү. Тэр сайхан сайтар хотох. За бэлэн болсон зурмга сайхан хэвэндээ хийгээд өгье. Ерөнхийдөө голд нь ингээд сайхан урсаад ихэд өөрөө урсаад. Энэ маань уусаа хөөлөгч хийсэн учраас сайхан хөөч тэ. Хөөлөгчтэй учраас хөөч. Нэг зүйлийн анхаар мэдээж шар шүүгээ дөрөж халаасан байх хэвээр. Тэгээ хідэд халаалаа. Шар шүүгээ 180 градус халаад санаа тавих хэвээр. Тэгэхээр кекс маань 180 градуст ойролцоогоор 10-аас 15 минут гэхдээ шалгаж үзнэ. За окей. Тэгээ харуулъя те. Шар шүүгээ 180 градус хүртэл халаагаад кексээ 10-аас 15 минут болгох ёстой шүү. За, та бүхэнд кекс осуугүй бүхэн шаардлагатай байна тийм. Ерөнхийдөө хутгаа кексийн голд дөрөд гаргаад ирэхэд хутга маань цэвэрхэн гарч ирвэл кекс маань болсон гэсэн. Баг зэргийн наалдаж гарч ирэх юм бол болов арай болов. Тэгэхээр арай болов гэн тийм. За, дахиад нэг 5 минут байлгач. За. За одоо би та бүхэнд крем шантиг яаж хийгийг харуулах гэж байна. За крем шанти маань 500 г сүн крем. За 30% тослогтой сүн крем орж байгаа. За доорх нь 30% тослогтой байх хэрэгтэй шүү. За шанти маань хөөсрөх нууц маань гэх юм бол доор хаяж 30 минут хөргөчөнд байсан байх шаардлагатай. Хүйтэн байж байгаа маань хөөсөрж амархан одоо босгоно гэж ярьдаг шүү дээ. За ерөнхийдөө 10% юутай сахарын орцтой. Жишээлбэл одоо 1 литр сүн кремд маань 100 г сахар орсон. За ер нь бол тийм пропорцтой байдаг юм шүү дээ. Пропорцны юм байдаг. За 500 г крем шанти бэлдсэн сүн крем бэлдсэн байна. Дээрэндээ 50 г сахар аялаа. За. За тэгэл ерөөсөө миксертэй босгоч нь те. За. Ерөнхийдөө ийм босоо саунд зүгээр үү? Тий. За. Босгол их амархан босдог шүү. За. За ерөнхийдөө крем маань бэлэн боллоо. За одоо ингээд юугаар бэлэн болсныг нь яаж шалах вэ гэхээр ерөнхийдөө ингээд юу яахад миксерн дээр харуулхад унахгүй гоожихгүй байвал крем маань ингээд бэлэн болсон. За кекс хөргөөгөө цаахан бэлэн болсны дараа за хэрхэн яаж юу яахад одоо хуваахыг үзүүлээ. За ерөнхийдөө ийм хөрөн хутга байвал их сайн. Ийм хутга алхны хутгач тийм. За тийм хутга байхгүй бол яг уртлын хутгаар. За сагас махсаж ичж байна. За ерөнхийдөө ингээд за кекс маань наач бол нэгүрчээс 2 бачтай. Ерөнхийдөө ингээд тойруулаад ингээд голын сүүл дуусгах гэсэн утгатай тийм. Тойруулаад нэгэн чигтийг тойруулж ичдэг байна. За нөгөө л хоёр амын нийлүүлсэн гэсэн үг шүү. Хоёр ам нь нийсний дараа голын өсөн шил. За би комфорто сүгэстага яаж бэлтгэхийг харуулъя. За би ямар ч байсан энторын жимстэй. Тий, энторын жуйсэн дээрээ 2 албаг ром нэмчи. За ром дарс. За ингээд сайн хутгаад өгье.
гоё өнөр амт тоол тий. За тэгээд бид тортоо гээд дуусчлаа. За тэгээд тэгэхээр гоё боллоо. Гэрээ нөхцөлд ерөөдөө та бүхэн хийх маш амархан. Тэгээд бичлэгээ үзээд дуурайгаад хийгээрэй. За тэгээд найстай баярлалаа. Гоё торт хийж өгсөн. За тэгээд бүгдээрээ. За тэгээд бүгдээрээ гоё амталж үзье. Ja. Энэ шоколад энэ крем шантитай гоё зөксдөг. Хүмүүстэй. Нөгөө дуртай хүмүүс дуртай ажилладаг. За үнэхээр гоё болсон байна. Та бүхэн бичлэгээ хараад дуурайж хийж үзээрэй. За тэгээд бас миний YouTube сувгийг бүгдээрээ subscribe дараарай. Та бүхний subscribe надад маш их дэмжлэг болно. За мөн таалагдсан бол лайк, тэгээд шеэр хийгээрэй. За тэгээд бүгдэнд баярлалаа. Ганц хэлж байна. За миний Artisan Bamboo пажиг бас дагаарай. тийм гоё. Artisan Bamboo Facebook пажиг дагаарай. Дандаа бас Франц төрлийн Марин боо десерт бас дахнаар боо бичлэгүүд оруулдаг. За тэгээд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа.